хөрөнгө оруулалтыг аваад үзэх юм бол 123%, 123% өссөн байгаа нодон жилийнхаас. Тэгээд тэдний дийлэнх нь дандаа хөдөө орон нутагт байгаа. Тэ. Хөдөө орон нутагт энэ 76-гийн 48 нь хөдөө орон нутгаас гарч ирж байгаа. Манайхан баг 90-95% тэндээс гарч ирж байгаа. Мөн үү? Тэгээд тийшээгээ ингээд өгч штэ. Тэгээд тэрийг ингээд эргүүлээд үзэхлээр одоо хөгийн их байна л да. Одоо тэр Хинтээ аймгийн зүгээр Бэрх гэдэг тосон дотор 5 тэрбум төгрөгөөр одоо уурхаан музей байгуулнаа гэдэг. 5 тэрбум. За энд Архангааны 6 сумыг нийлүүлэнгүүтээ 6 сумаас Улаанбаатар хотод ирж сурж байгаа оюутнууд байрыг хаавал дүрхт барина. Мөн үү? Тэгэхээр нэг иймэрхүү хөгийн юмнууд маш их явд юм а. Та нар ингээд төсвийнхаа ингээд тоог харах юм бол сонгуул болны одоо сонгуулийн урт жилийн төсөв дандаа ингээд савладаг байхгүй тийшээ. Огцом савлна. За тэгээ энэ чиг юу явж байгаа гэхээр нөгөө төсвийн хулгайч нь явж байгаа. Тийшээ очиж хөрөнгө оруулалтаа хийн. Тендерээ зарлан завж байгаа бол хийн. За хажуугаар нөгөө баахан сангуудын хулгай байгаа шүү дээ. Анхнаасаа л гарчаад байгаа болохоос энэ чинь олон жил явж байгаа. За нөгөө жидүү сан, тариалан эрхлэлтийн сан гэдэг. За тэгээ хажуугаар нөгөө концесс. Одоо тэр Алтууыг Фортуна Батаяр эдэргээл төрөөчийн нөхдөд байгаа шүү дээ. Тэд нар ч юм бол аймаг Улаанбаатар хотоос илүү засан замтай болгоод гудамжигээ төслөө ийм гоё болгочиход тэр хүмүүс чинь нөгөө тэрнийхээ төлөө одоо жичрээл нөгөө тойргоо усалсан хүмүүс чинь тийш явна шүү дээ. Ийм байдлаар тэгш буус байдал чинь яваад байгаа юм аа. Уучлаарай Сүхбаатар хуульчаа. Мөнгөний сонгуул. Энэ бол нэг гой сайхан яриад энэ бол мөнгөний сонгуул биш. Би авилгын сонгуул гэж байгаа байхгүй. Бүр харин таавал гой соёлтой мөнгөний сонгуул гэдэг авилгааны твийн сонгуул шиг яриад байгаа байхгүй. Яг энийг цаашаа ингээд үргэлжлүүлээд явна гэж тэгэх юм бол Монгол хүмүүс ядуу байна. Монгол улс төр байхгүй. Парламентын засаглал байхгүй. Парламентын арчлал байхгүй. Бодлого ярьдаг юм чинь намууд ярьдаг болохоос намууд нь төлөвшөөгүй хуу хүнийгээ сонгоод хуу хүмүүс нь намын дарга цаашаа гэдэг ингээд мөнгө тараагаад